мөр унаал, унждуусаал тослох болон тослохоосаа тэгэл уяачлаа. Тэгээ манай хүү одоо нэг 5 настай хүү. Одоо мөр унаал байж дээ. Уралдах нас нь бас болоогүй. Ер нь уяаш шулган ер нь хүүхдүүдэд онуулж байгаа гэдэг шиг ер нь. Яг уу яг тэр эннийх гээд нөгөө байг нөгөө зарлагдж яахгүй болохоор хүмүүс мэдэхгүй байгаа хэл. Гал болгоны уяаш нар бол дандаа л хүүхдүүд мөр унж байгаа гэдэг шүү дээ. Яг энэ ч ингээл анх мөр унах гэж ирэхдээ өөрөө нөө мөрөнд дуртай байж ирж байгаа л тэр хүүхдүүд. Шууд гэрээс нь очиод өвчээр авчираад унуулад байгаа юм бол байхгүй. Яг энэ ч бүгд мөр унах дуртай. Тэгээ мөр унж жагаад уяач болно. Тэр ах шиг энэ ах шиг уяач болно гэсэн л хүүхдүүд байдаг шүү дээ. 100 уралдах бэлтгэлийг бас өвөл хийдэг байхгүй уяач нар ч юм. Яг дүнжин гаравч яг өмнө нь болдог цагтаа хатаа сайхан өргөн наадам болдог байлаа шүү дээ. Наадмыг 5 сарын 1 гэж яриад байгаа. 5 сарын 1 чи болохоор яг нөө морд ногоонд гарчдаг болохоор уралдах боломж байхгүй. Өөрөө орчхоор ч цаанаасаа тэгэл хайлал. Шавхаа олчхоор их эрсдэл нь их болно л доо юм. Одоо наадам болохгүй болохоор уяач нар цөөрж гин. Хүмүүс нь цөөрөөл уйж байгаа мордонд цөөрөөд ирэхээр одоо нөө өв соёл тээх гэж байгаа нэг залууч ч одоо тэр урд очоо тэр хятад өвөр Монголд очиж яаж байгаа. Наач хийж гин тослох морь уух гэж явж гин тий. Манайхны ч өв соёл чи ерөнхийдөө хол 20 гаруй километр уралддаг. Тэгээд хүүхэд унж уралдаг гэдгээр тустай байхгүй тий.